Хотын Зүлфгар гişүү. Байхгүй байна. Лутагийн их насан гişүү. Асуулт асууна. За баярлалаа энэ өдрийн амар амгалан айлтгая. За шинэ төсөлийг бол дэмжиж байгаа. За төсөлд бол гэрлэлтийн гэрлэлт цуцлах, үржлэл, за нөхөн өрчхөө гэдэг хүүхдийн эрх, гэр бүлийн харилцаа гэдэг олон асуудлууд бол орчин цагийн гэр бүл нийгмийн харилцаанд нийцүүлэн наривчлан зохицуулсан байгаа. За 3 асуулт байна. Энэ шинэ хуулийн төсөл цөөнхийн одоо нийтлэг бус үндэсний цөөнхийн эсвэл ЛГБТ-ийн гэх мэт албан бус бүлгүүдийн эрхийг тусгаалan хамгаалсан юм заалтууд тусгасан хэсэг нь жоохон бүрхэг байгаад байна. Энд ямар заалтууд тусгагдсан бэ? За хоёрдугаарт хүүхэд өрчлөх боломжтой гэр бүл гэдэг энэ Монгол улсын хуулийн дагуу бүртгэлтэй байх гэж заасан байна. Харин энэ нас нь ер нь заагдсан байгаа мó. Жишээлбэл нэг олон улсад бол 25-аас 50 насны гэр бүл гэж заасан байдаг. Энэ насны хязгаарлалтыг бол зааж болох уу? Яагаад бол энэ бас нөгөө хүүхдийн тэтгэгчээ алдсан тэтгэмжийг бас авах зориуд авахаар ингэж гэр бүл бас хүүхэд үрчилж авдаг бас юм тохиолдлууд их гардаг. За 3-дугаарт нөгөө сая шүүхтэр нэг ийм тохиолдол гарсан байгаа. Шүүхтэр 123-ын 3 болон 129-ийн 4-ээр үндэслэн шийдвэр гаргасан байна. Тэгээ энэ 129-ийн 4-ийг хэрэглэхдээ эхнэрийн хөдөлмөр оролцоог одоо 0-оос 3 насны хүүхэд асрах чөлөөтэй байсан харгалзаж түүнд оногдох хөрөнгийн хэмжээг багасгасан. Гэтэл энэ 129-ийн 3-ыг баримталсан боловч эхийн асрамжид үлдсэн ингээд 2 хүүхдэд хөрөнгөөс нь хөв олгоогүй. Ер нь яг хүүхдийн ашиг сонирхлыг харгалзах учраа хөрөнгнөөс нь хөв олгож өгөөч гэд гомдол гаргаад бараагүй гэж байгаа. Тэгэхээр ер нь 0-оос 3 настай хүүхдэд асарж байгаа эхийн хөдөлмөрийг оролцоог яаж үнэлж байгаа вэ? Ер нь яаж үнэлнэ гэж бодож байгаа вэ? Энэ ийм 3 асуулт байна. За тэгээ тодруулъя. За ажлын хэсгээс хариулъя. За үйлчүүд дотоод иргэн яамны төрийн нарын бичиг нарга мегмар 4-р микрофон. За анх насан гишүүний асуултанд хариулъя. За ЛГБТQ зэрэг хүмүүсийн асуудалтай холбоотой асуултанд бол энэ гэр бүлийн хууль бол Монгол Улсын үндсэн хууль зааснараа бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгшэрхийн сайн дурын харилцааны үндсэн дээр одоо бий болохоор ингэж зохицуулсан байдаг. Тийм учраас энэ одоо үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлж гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулга одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ч гэсэн энэ эрэгтэй эмэгтэй гэдэг энэ одоо хүүсийн одоо эсрэг хүүсийн одоо гэрэлтийг бол хүлээн зөвшөөрч байгаа. За бусад одоо энэ чиглэлийн гэдэг юм уу одоо сүүлийн үеийн одоо хүмүүсийн одоо практикт гардаг олон улсад бас гарч байгаа энэ зүйлээр бол хүүс солиулах асуудал бол гардаг. Тэгэхээр энэ хэрвээ одоо мясцлын аргаар энэ хүүс солиулсан тохиолдолд бол одоогийн хуулиар бол гэр бүлийг одоо дуус сургуулах асуудлыг бол бүртгэхдээ заавал одоо шүүхээр шийдвэрлэсний дараа бүртгэдэг байгаа бол энэ шинжилсэн найруулгаар бол бид нар энэ үндсэн хуулийнхаа агуулга үзэл баримтлалд нийцүүлээд автоматар одоо дуус сургуулах энэ зохицуултыг бол хийж өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн мясцлын аргаараа хүүсээ солиулсан гэдгийг одоо эмнэлгийн одоо лавлгаа тэр мясцлын тодорхойлолтоор нь ингэж бүртгэх юм болцоо бүрдэж байгаа. За хүүхэд өршлөлттэй холбоотой зүйл дээр бол яг харахгүй их насан гишүүний асууж байгаа асуулттай холбоотой бас тодорхой зорилго халамж авах зорилгоор ч гэдэг юм уу хүүхдээ өндөр настай хүнд одоо өрчлүүлээд за тэр хүн нь одоо нас орсон тохиолдолд халамж авдаг ийм бас одоо буруу жишг практик байгаа нь үнэ. Тэгээд энийг бол захиргааны одоо журмаар бол хүүхд өрчлөлтийг шийддэг байсныг бол шинжилсэн найруулгаар бол шүүх шийддэг болж байгаа. Тийм учраас энэ өрчлүүлэх үндслэл хэрэгцээ шаардлага нь юу вэ? Өрчлөө авах гэж байгаа хүмүүсийн нөхцөл байдал юу вэ гэдэг энэ асуудлаар бол засаг даргын дэргэдэх энэ өрчлөлтийн орон тооны бус зөвлөл гэж одоо энэ хуулийн зохицуулалтаар орж иж байгаа. Энэ зөвлөлийн дүгнэлтийг үндэсчиж шүүх шийдвэрлэх энэ одоо боломжийг оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ зохицуулт үйлчлээд эхлэх юм бол саяны одоо буруу жишг зүйлүүд бол бас дасан зогсоогдох байхаа гэж ингэж харж байгаа.
За 0-3 насны хүүхдийн одоо тэжээд тэтгэж байгаа эхчүүдтэй холбоотой асуудал дээр асуултыг хэлэхэд бол ер нь бол яг манай хуулиар бол 0-3 насны хүүхэдтэй ийм тохиолдолд гэр бүлээ цуцлуулахгүй байх энэ зохицуултуудыг оруулж өгч байгаа. Зүгээр яг эхийг тэтгэх урамшуулах гэдэг юм уу? Энтэй холбоотой асуудал бол гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас боловсруулж байгаа гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль дээр бол энэ зохицуулагдаж орж ирэх юм байна. За Пүрүжавын за их насан гишүүнд тодруулна. Тэгэхээр тэр цөөхий гэр бол хүүхд өрчлөх эсвэл дөхөө өрчих эрх бол амар нэгэн байдлаар тусагдаагүй гэж ойлгож болох уу? Эсвэл энэ хязгаарласан байгаа мó? За ажлын хэсэг хариулна.